Орой мэд үзэгчтэй дүрслэх хурлын орчлон сэтгүүл эхэлж байна. Та манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар контемпорари баримл гэж юу болох? Контемпорари баримлыг яаж хийдэг болон энэ нь уран баримлаасаа юугаараа ялгаатай гэдгийг үзэж сонирхоорой. Мөн манай нэвтрүүлгийн бүтээлч болон Францын иргэн хүүхнээр контемпорари төвийн уран бүтээлч Матео Кабараг уулзуулахаар бид бүхэн бэлтгэсэн байгаа. Ингээд нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулна. Ардын орчуудын урав хаан нарийн Нямбашин гэсэн уран баримлын урлаг. Дүрслэх урлагт бий болсон нэн шинэ үеийн баримл буюу контемпорари баримлын эцэг уран баримл. Баримл гэж одоо юу л дээ, ер нь бол хэлбэр л дээ. Энэ хэлбэрийн тал дээр одоо ажиллаж байгаа одоо уран бүтээлчдийн өөрсдийн сэтгэлээс харж байгаа одоо уран баримлыг бол одоо чиг хандлага нь бол ер нь одоо юу гэдэг цаг үеийн өөрчлөлтөнд одоо хийгдсэн сонгодог уран бүтээл юм уу, уран баримл юм уу, ер нь одоо ингээ 90-д хамаарагдсан уран баримлууд байдаг. Сонгодог уран баримлын түүх нэн эртнээс өгүүлэгдэнэ. Эртний Грек Ромын үеэс гайхамшигт уран баримлчид хүмүүний дотоод болон гадаад гоо сайхныг чулуу, төмөр зэрэг хатуу чанартай материалуудыг ашиглан хамгийн уян, хамгийн үзэсгэлэнтэй байхаар бүтээж байлаа. Тэгвэл дэлхийд дахинд аль хэдийн түүх домог болсон сонгодог уран баримлын дэргэд орчин үеийн баримл гэдэг юу вэ? Орчин үеийн баримл бол одоо бүр яалтчгүй одоо бүр 40 оноос 40 оноос гараад ч тэ одоо ингээд 40 оны одоо хүчтэй энэ дэлхийн өөрчлөлтийн одоо дайны үеийн дараах маш их өөрчлөлтөнд бас тэр уран баримлын хөгжил маань айгүй өөрчлөгдөж ирсэн. Тэр нь бол одоо байгалийн болон одоо дотор орон зайн ч юм уу ер нь одоо тийм гадаа талбайд цогцсон ийм хэлбэр формын хувьд ч гэсэн шинэлэг, өнгө, дөрх тэгээд материалын хувьд ч гэсэн одоо айгүй их сонголттой ингэж хийгдсэлт. Орчин үеийн баримл материалын хувьд илүү шин содон байна. Сонгодог уран баримлаас ялгаатай нь зөвхөн шохой, төмөр, хүрэл зэргийг ашиглах бус хүний ахуйн хэрэглээний энгийн зүйлсийг ч ашиглаж эхэлсэн явдал юм. Материал бол одоо ер нь бол одоо химийн материалууд их хийгдэж байна таарч юм одоо баримлууд бол. Тэгээд яг нөгөө нэг чулуу төмөр одоо хүрэл гэдэл үндсэн төр материалууд нь одоо хэлбэр хийц хувьд шал өөр болж ирсэн л дээ. Заавал одоо хүнийг хүн чигээр нь биш те. Бараг хүн чигээс ихээсээ илүү одоо сэтгэлгээний тал дээр илүү их өөрчлөгдсөн гэж байна те. Орон зайн баримлууд одоо тэгээд инсталляц гэж бол одоо өрг урлаг гэж байгаа. Одоо байрлуулах гэдэг. Энэ бол бас хийгдсэн. Одоо тэр маань бол шууд одоо натурал материалыг одоо ямар ч одоо дээр нь цохихгүйгээр өөрчлөхгүйгээр тодорхой орон зайд ингэж тавьж өрж бүрдүүлж байгаа. Тэгээ энэ бол бас уран баримлын чиг хандлагад бол нэлээд хүчтэй нөлөөсөн гэж би боддог. Ер нь бол уран баримлын тэр чиг хандлага бол Монголд бол тэр орчин үеийн урлагийг ер нь арчлал гарснаас хойш бас хийж исэн. Манай одоо дунд үеийн одоо уран бүтээлчд нэлээд хүчтэй хийж исэн. Тэгээ нөгөө баримлын одоо хэллэг дээр бол нөгөө төмөр илүү их нөгөө одоо техникцсэн ийм одоо материалууд байна л да, дараа шүйдэг тийм үү, хаяг тавг янз янзын одоо тийм хаягдл одоо эдэл зүйлслэр одоо уран баримлын одоо хэлбэрийг хийж исэн. Иймэрхүү одоо баримлуудыг бол 90-ад оноос гараад ер нь бол одоо хүртэл хийгдэж байгаа. Тэгээ заавал одоо нэг аливаа нэг юмд баригдаагүй те маш чөлөөтэйгээр маш одоо сонирхолтой одоо шийдлүүдийг олоод ингээд хүнд үзэгчдэд айгүйх үзүүлж ирсэн. Тухайлбал сонгодог уран баримлд хизээж эмэгтэй хүний хумсны будаг, тамхины хайрцаг, хулс мод, өд зэргийг ашиглаж өөрийн сэтгэхүйд буусан тэр хийсвэр орон зайг бодит орон зайд дүрслэн буулгасан нь үгүй. Үүнд л орчин үеийн баримлын нэгэхэн шид оршиж байдаг. Контемпорари баримл ер нь
тэр сэтгэлгээний зүйлтэй заавал одоо аливаа нэг зүйлийг одоо яг харсан чихээр нь биш тийм ээ. Одоо тухайн одоо баримлыг хийхэд бол би л өөрөө бодох нь шүү дээ. Ямар хөө одоо чиг хандлага, ямар хөө орон зайд яаж хийх вэ? Тэгэл дээрээс нь ямар материалаар яаж шийдэх вэ гэл ингээ олон зүйлийг бодсны үндсэн дээрээс ер нь бол тэр гол одоо тэр санаагаа одоо үзэгчд төрөх гэж байгаа тийм. Сэтгэлгээний урлаг, сэтгэлгээгэн орон зайд илэрхийлэх урлаг. Хавтгаад дүрслэн буулгах биш, түүнийг орон зайд чөлөө төгөр хийсвэрлэн буулгах урлаг. Энэ нь орчин үеийн баримл гэж орчуулагдана. Тэр орчин үеийн одоо уран баримл руу одоо орж ирж байгаа бас олон уран бүтээлчд байгаа л та. Тэгээд заавал одоо уран баримлч гэхээс илүү одоо зураач нар маш их өр нөлөөлтэй уран бүтээлчд өөрсдөө бас ингээд хэлбэрийг хөөж ил та. Хэлбэрийн чиг хандлага бас бариад те. Тэгээд тодорхой одоо өөрийнхөө бодсон зүйлийг орон зайд оруулж барьж ил та. Хийж. Тэр орчин үеийн баримл бол одоо бол биднэрт бол айгүй их шаардлагаж байгаа. Одоо цаг үе маань ч гэсэн одоо тэр баримл бол ялцгүй нөгөө нэг хотын зориултайж байж болно. Одоо бас хөдөө орон нутгууд ч гэсэн хийгдэж болно те. Тэгэхээр нөгөө нэг хот тогтчлтын одоо барилга байшин те. Тэрнтэй нийцсэн ийм одоо баримлууд хийгдэн л те. Тэгэхээр чи нөгөө нэг л одоо цаг үеийг л одоо нэг орчин цагийн үеийн л баримлууд л те хийгдэх шаардлагатай болцсон л байгаа. Тэгээ энийг бид бол одоо яалчгүй хийх ёстой. Гэхдээ сонгодог уран баримл аль хэдийн сэтгэхгүй гоо сайхан агуулгын тодорхой хэлбэрийг гаргачихсан байхад орчин үеийн гих тодголтой энэхүү төрөл яагаад заавал байх ёстой? Аль хэдийн байр сууриа олж хүн төрлөختөнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ урлаг яагаад орчин үед хувьсан өөрчлөгдөх ёстой гэж. Урлагийн эсрэг урлаг гэж те энэ байх ёстой асуудал. Одоо тэр сонгодог уран баримл бол маш их гайхамшигтай зүйл те. Энэ бол одоо ч хоцрогдохгүй, одоо ч гэсэн хэвээрээ байж байна. Гэхдээ одоо энэ цаг үед одоо залуучуудын өөрийн сэтгэлгээ нь бас өөрчлөгдсөн байна л да. Одоо тэр маш гоё тэр нэг таашаалын мэдрэмжүүл араа өөр зүйл дээр байж байна. Амар гоё сэтгэлгээний нэг онцлог байна л да. Хүн бол араа өөрөөр хардаг болчих. Ингэхээр орчин үеийн баримл гэдэг ямар нэгэн урлагийг нэг ялангуяа сонгодог уран баримлыг үгүйсгэн бий болж, үгүйсгэн хөгжиж байгаа бус. Харин түүний ололт амжилт, гайхалтай шийдэл, утга агуулга түүх томгоос үндэслэн бий болсон байна. Орчин үеийн баримл байхгүй юм чи ер нь нэг орчин үеийн гэж байна шүү дээ. Ирээдүг одоо хийцгээе ч гэдэм. Одоо иймэрхүү чиг хандлагатай барьж байгаа шүү дээ. Гэхдээ хийгдэж байгаа. Зураачийн хүнд өнгө будаг гэдэг хамгийн чухал байж, түүний бүтээлийг хэрхэн үнэрлэх, сонсох мэдрэмжийг өгдөг бол баримлч хүнд материал хамгийн чухал гэдгийг дахин давтъя. Он цаг хугацааны илэгдэл, хоригдол гэж юм биш үү? Энэ бол гадаа талбайд байгаа учраас. Цаг хугацаа гэж юм байна шүү дээ. Одоо бид нарт өнөөдөр ингээ хийсэн уран баримл маань өнөөдөр гадаа хүрлээр хийгээд тавьчихлаа гэдэг 100 жил байж шүү дээ. Хүрлийн өөрийн онцлог гэж юм байна. Хүрл бол одоо тэр бороо салхи. Тэг гадны нөлөө автагдахад маш их бага. Айгүй хүчтэй тийм үлдэж чаддаг тийм материал байхгүй. Чулууч гэсэн мөн адилхан. Хүчтэй материалууд бол одоо ч гэсэн орчин үед ч гэсэн хийгдэж байгаа. Уран баримл бол яалтчгүй материал айгүй их шаарддаг материал. Материалын одоо сонголтууд. Орчин үеийн баримл буюу контемпорари баримлын тухай бид төдийлөн сонсож байгаагүй боловч үргэлж түүнийг харж түүнээс өөрийн ухаарлыг, өөрийн гэсэн мэдрэмжийг авч байдаг юм. Тухайлбал Монголын үндэсний түүхийн музейн урд байрлах хэлмэгдэцтийн хөшөөг дурдж болох юм а. Хэлмэгдэцт зориулсан бас хөшөө штэ. Хөшөө тэр үл бас хийгдсэн сайн баримл. 1997 онд баримлч болдын бүтээсэн энэхүү хөшөө хэлмэгдүүлэлт, үзэл суртлын хараат байдал, эрх чөлөөний хязгаарлагдмал орчинг харуулахаар хар дөрвөлжин сонгон түүн дотроо хүний дүрийг дүрсэлсэн байдаг. Өнөөдөр ч бид энэхүү баримлаас их ухаарл, их түүх, их айдас, их гунигийг тэгсэн хэрнэн их урлагийг мэдэрдэг юм а. Энэхүү бүтээл үнэхээр л Монголын орчин үеийн баримлын нэгэн жишг болж Монгол түмэнд энэ урлагийн тухай
өгүүлэн хэлж байна. Харин контемпорари баримлыг Монголд ирж бүтээж байгаа Францын иргэн Матео Кабараг энэ удаа бүтээлч болондоо оролцуулсан байгаа. Ингээд түүний чонон сүлд бүтээл болон түүний урлагаар зочлоно. Франц маягаар шарсан талх үнэрдсэн түүний урланд бас нэгэн өвөрмөц үнэр үнэрдэх нь нойтон аргалын үнэр байлаа. Тэрээр Монголд ирээд 2 жил болж энэ хугацаанд нүүдэлчдийн оюун сэтгэлгээний нууцад нэвтрэхээр ийхүү урлан бүтээж байна. Мата бол өөрөө юм байгаль дээр айгүй их ажилладаг. Байгалаас маш их одоо идэ санаа. Тэгээд тэрнийгээ дамжуулж олон нийтэд бас өөрийнхөө тэр сэтгэл зүрхийг харуулах гэсэн юм үйлдэлтэй айгүй их уран бүтээлүүд хийдэг. Тэгээд Матагийн одоо тэр сүүлд хийсэн бас цоврал ажлууд байгаа. Энэ бол манай Монголд хийгдсэн ажлууд. Тэрний нэг нь бол тэр чонон сүлд гэдэг хятадын бас зохиолч тэр гол дүрийн тэр амтны сүлдлэг сүнслэг тэр амтны тэр шинжийг өөрөө тэндээ санаа авч хийсэн байна. Алсран одож буй нүүдэлчдийн амьдрал их дэлхий хүндрэлтний үсгсэн нэгэн нууцлаг холб. Тал нутгийн амин сүнс болсон чонон дэнгэр. Түүнийг дэлхий дахны хөгжлийн оргил орчин үеийн гайхамшиг бүтээлүүдээр дэлхийг зочроосон Франц орноос ирсэн уран бүтээлч мэдэрч чадсан нь сонирхолтой. Тэрээр тал нутаг салгилах ер бүсийн салхийг мэдэрч чадсандаа чонон сүлд бүтээл төржээ. Зохиол бол өөрөө тэр нүүдэлчдийн амьдралын тухай тэ тэр хээр тал нутаг говь хангаа гэл Монголын нүүдэлчдэр нь яаж амьдарч ирсэн бэ тэ. Тэгээд монголчууд тэр ан амттай яаж харьцаж байна. Тэр чонтой яаж харьцаж чоныг яаж дээдэлж байна. Энэтэй л холбоотой. Энээс манай бодож тэрнийг санаж тэ тэр монголчдын нүүдэлчтэй амьдрал гэж ямар юм байсан юм. Тэгээ яг одоо яг би өөрөө юу мэдэрч байгаа. Тэр мэдэрсэн маш гоё тиймнүүд нь тэр Матад өөрт нь уран бүтээлээр гарч байгаа. Далхаатай танилцсан нь миний хувьд маш чухал үйл явдал байсан. Яагаад гэвэл миний Монгол нутагтай үүсгэж чадсан тэр нандин харилцаагаа илүү их ойлгоход тэр хүн надад тусалсан юм. Би Монголтой үүсгэсэн тэр нандин харилцаанд маш их хайртай. Учир нь би хийж байгаа зүйлдээ дуртай байвал тэрнийг илүү их ойлгож мэдэрдэг. Ер нь хүн өөрийнхөө хийж байгаа зүйлд дуртай байх нь маш чухал гэж би боддог. Чон хүмүүний хамгийн дээд ухамсар хэмээн хүлээн зөвшөөрсөн тэдгээр аран шин бүгд чононд байж тэрээр тал нутагт нэгэн эрх чөлөөтэй, хүчтэй, омог бардам, хөх саарл харцаар хүн төрлөختний өдөөс соригтол ширтэх хүлээ. Тэр үлгэр домогт бичигдсэн шигээн уянгалуулан урай хадаах бүрий тэр тэнгэрт хүрч нүүдэлж сэрэх буйцаа. And this is the nomadic spirit by heart. Би нүүдэлчдийн сэтгэлгээ гэдгийг өөрийнхөө зүрхээр мэдэрч чадсан. Бид яг л энэ амьдралаар амьдрна гэдгээ өөрсдөө сонгосон. Харин монголчуудыг үнэхээр нүүдэлчин ард түмэн гэдгийг энд ирээд л мэдэрч чадсан. Тэд бол жинхэнэ нүүдэлчний сэтгэлгээтэй. Үнэхээр. Миний хувьд хамгийн анхны контемпорари урлаг нь Монголын одоогийн контемпорари урлагтай их төстэй санагддаг. Анхны байдлаар нь Монголд ганцхан хэрэглэж байсан. Контемпорари урлаг бол нэгэнт бүгдийг холбосон урлаг. Контемпорари урлагаас нэг жишээг татаж үзье л дээ. Жишээ нь Монголын нэг контемпорари зургийг харахад л Монголын контемпорари урлаг ямар вэ гэдгийг ойлгож мэдэрч чаддаг. Тэгвэл бүтээлд яагаад чоныг хүүхдтэй хамт үрсэлвэ? Кыргызстаны алдар зохиол Чингис Айтматовын цаазын давцсан хэмээх үлгэр домог болоод бодит амьдрал сүлэлдсэн энэ зохиол бэлтгэргэн үрнээсээ алдсан өлөгчин чон хүний хүүхдийг хулгайлан зүгтдэг нь дээрх холбооны тухай өчүүхэн чадхай сэдлийг өгөх. Тэгээ энийг л харахад яалтчгүй тэр нэг сайхан гоё сэтгэлийн тэр маш хүчтэй тийм юм байгаад байна. Шууд харагдчих мэдрэгдэж байгаа зүйл байгаа шүү дээ.
Тэгээ энийг бол хүн хараад бол ялцгүй л одоо тэр гоё зүрх сэтгэл ойлгох гэж явж байгаа. Маш их гомьтой холбоотой. Тэр чонтой хүүхдтэй. To represent the wolf. Чон гэдгийг илэрхийлэх энэ материал хүүхдийн хийхдээ ч бас ашигласан. Эд бол нэг материал. Энэ хоёр баримл бие биенээсээ салах боломжгүй. Учир нь би тэгж хийхийг хүссэн. Well, I didn't say Marie, I know what to call you now. Swimming in the sea, I know what. Яагаад гэвэл хүүхэд чон хоёрын хооронд ямар нэгэн тийм холбоо байгаа. Нандин холбоо. Энэ ямар холбоо гэдгийг би ойлгохгүй. Ойлгохыг ч хүсэхгүй. Магадгүй хүн төрлөختөн энэ холбоог хизээч ойлгохгүй байх л та. This is also what people can understand it more interesting. Үнэхээр магадгүй үнийг талын саарл чон түүний нуруунд хизээж салахгүй шигдсэн бяцхан хүүхдэл ойлгож тэр үл мэдгдэх мэдрэмж зүрхэнд нь хүрэх байх. Харин чон хүүхэд хоёрыг хизээж салахгүй байдлаар хийсэн энэ материалаас мөнөөхөл тал нутаг байгаль дэлхий нүүдэлчин ард түмэн сэтгэлд буух үз нэгэн үнэр хан хийсэн нь өнөөх аргалын үнэр байлаа. Тэр материал сонголтууд маш сонирхолтой. Тэр айгүй чухал шүү. It's a mix of. Энэ бүтээлийг бүтээхдээ би аргал, шохоо, шар шавар гурвыг холж нэгэн шинэ материал гаргаж тэрүүгээр хийсэн юм. It's also strong. Одоо тэр Монголоос олдсон одоо хуучин хэрэглэгдээд өнгөрсөн одоо хүүхдийн имэйл мөн одоо гэрийн тооны одоо тэр сархинын тоон гэж байгаа. Тэрний одоо үлдэлт ганц хоёр жижиг тийм ээ. Одоо моднууд. Тэгээ мөн одоо нэг эрзэн дугуй машины дугуй бас авч ийсэн байт. Тэгээд дээр нь тэр одоо аргалын одоо үүрмэг тэгээд тэр шохой тэгээд шил тэгээд чулуу ингээд ийм натурал материалаар тэр баримлыг хийсэн. Is the totem of the wolf. Энэ баримл бол чонон сүлд. Гэхдээ яг сүлд биш шүү дээ. Сүлдэнд маш олон төрлийн материал орно. Тухайлбал би өөрийн бүтээлдээ орсон материалын тухай ярихын тулд маш олон түүхийг өгүүлэх болно. Жишээ нь эсхийний тухай ярихын тулд тэрнийг хоньноос авдаг, авсан ноосоо хэрхэн эсхий болгодог. Энэ нь маш дулаахан байдаг. Мөн энэ модны тухай ярих болвол энэ мод байгальд хөрснөө сургасан. Олон жилийг яг тэр хөрсөндөө өнгөрөөсөн. Мөн уйлдвэрийн байранд очисон мод гэдэл олон зүйлсийн тухай дэлгэрэнгүй ярих хэрэгтэй болж байна. But if I speak about Элсний тухай ярихад элс гэдэг цөл газар байдаг. Маш олон жижиг ширхэгтэй байнга нүүдлэж байсан. Тэрүүгээр шил хийдэг гэх мэтчлэн. So if I speak also about this machine дугуй. Энэ тэрэгний дугуй бол өнхрөөд л газартай харилцаа үүсгээд л өнхөрсөн туусан замынхаа тухай их түүхийг хөөрнөж чадна. Магадгүй энэ бүгдийг дахин ашиглах нь хизээч бүтэхгүй байх л та. Байгальд машины дугуй ямар ч хэрэггүй. Харин надад бол байгальд машины дугуй хэвдэж байх нь маш сайхан санагддаг. Машины дугуй чулуутай хамт байж байвал надад бүр илүү таалагдна гэж. Энэ дугуйг магадгүй орчин үед бүтээсэн байж болох юм. Гэхдээ энэ өнөөдөр хуучирсан байна. Гэх мэтээр энэхүү олон зүйлийг нийлүүлж нэгтгэхэд бүтээл болж байгаа нь Африкийн техник байгаа. Өмнө ярьж байсанчлан баримлд материал гэдэг хамгийн чухал байж заримдаа тэрээр баримлын утга агуулгад нөлөөлж байдаг нь үнэ. Харин Матью Кабарагийн энэхүү бүтээл материал бүхэн нь өөр өөрийн түүхийг өгүүлж байх юм. Тэгэхдээ нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг, урсан өнгөрөх он цаг түүх соёлыг өгүүлэх ажээ. Анх тэр өөрийнх нь бодоодсэн тэр чонон сүлдгээд тэр санаанд бол айгүй нийцэж байгаа. Өөрийнх нь хийж байгаа одоо тэр материалууд нь ч гэсэн маш их гоё нийлж ирж байгаа. Тэгэл тэр хоёр одоо тэр хүний одоо өөрөө бас нэг бодсон зүйл байгаа бох. Тэрнтэй нягт холбогдсон. Тэгэд ер нь одоо баримлын одоо хиллэгтэл одоо тэр нааша цаашаа одоо гарч байгаа орон зай дээшээ царайсан одоо чонны толгой тэр хойно хүүхэд суудсан. Тэгээд одоо тэр доотлын суурийг яаж шийдсэн байна те. Тэгээ ингээ бүр ингээ тойроод харахад одоо хэлбэрүүд нь ямар ч тавтагдаагүй те. Ингээ сонирхолтой. Тэгээд материалын сонголтууд маш их чухал байгаа байхгүй тэр баримл дээр. Тэгээд тэр дээрээс ч нү доороос ч нү ингээ харагдах байдал маань одоо ингээ тэр цаанхой нүх те. Тэр одоо шилний одоо тэр
гоё мозаикын хэлбэрүүд те. Тэгээд дээрээс сүүл яаж доогоор орж ирж байгаа. Тэгэл хүүхдтэй тэр чон яаж холбогдож байна. Тэгээд маш их гоё тийм нандин зүйлүүд харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр бол Мата бол айгүй их сэтгэл зүрх нь маш их чухал ажилласан гэж бодож байгаа. Тэгээд би тэрийг бол ялч орчин юм. Матиу Кабара эрх чөлөөний төлөө тэмцэх энэ омгийнхны нэг аль хэдийн болжээ. Тэрээр Монголын тал нутагт үл харагдах хэдий ч үргэлжид оршин байх тэр нууцад ирчмийг мэдэрч түүнтэй холбоо тогтоож чадсан дан шонон сүлд мэндэлсэн. Эртний цянгрун хүннүү зэрэг нэг эртний үндэснүүд чонон сүлдийг бий болгон шүтэж хойж үйдэн өвлүүлэн үлдээсэн гэдэг. Чонон сүлд гэдэг бол 10, 100, 1000 түмийн эсрэг ганцаараа тэмцэж чадах оюун санааны хүч. Чонон сүлд бол тал нутгийн амийг хамгаалах амин сүлд төдийгүй Тэнгэрийн бошгод саарл чон буюу. Тиймдээ ч Монголын чонон сүлд хэмээх үзэл нь хүн төрлөختний нандин өв байж биднийг мөнх тэнгэрээс хамгаалan ширтэх үйц. Нүүдэлчин ард түмний сэтгэхгүй тэдний уур ухаантай сэтгэл зүрхээрээ холбогдож чадсан Матиу Кабарагийн уран бүтээлийг та бүхэн эх 1-р сард түүний үзэсгэлэнгээс ирж үзэж болох юм. Ингээд үргэлжлүүлээ та бүхэн Монголын урчуудын эвлэлээс жил бүр зохион явуулдаг. Монгол уран бүтээлчдийн хамгийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлдэг намар үзэсгэлэнгээр зочилно.
Урлаг бол тухайн цаг үеийнхэн толино гэдэг сайхан үгээр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Тэгэхээр дүрслэг хурлын гоо орчилтэй сэтгүүлийн энэ удаагийн дугаар та бүхэн контемпорари баримлын талаар хүргэлээ. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.